Улсын хурлын даргын 2025 оны 529-р захирамжаар Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1 сарын 8-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчт компани бүтэем жил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл энэхүү төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн улсын хурлын тогтоолын төсөл мөн 2025 оны 6 сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль улсын хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэхт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг нийт 29 гишүүнтэйгээр байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчт компани бүтэем жил тод байдал засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг 2026 оны 6 сарын 19-ны өдөр Монгол Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбоотойгоор Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-2-1 зааснаар хуралдаан даргалагчаас гүйцэн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 20 санал мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42-2-3 дахь заалтыг үндэслэн хураасан 5 санал дээр зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцүүлж санал хураалахаар эдийн засгийн байнгын орон танилцуулж байна. Гүйцэн боловсруулах чиглэлийн дагуу дараах ойлголтын хүрээнд саналыг томьёоллоо. Хуулийн төслийн нэрийг төрийн болон орон нутгийн өмчт компанийн засаглалын тухай хууль байхаар өөрчлөх, төрийн болон орон нутгийн өмчт компани 34-өөс 100% хүртэл гэснийг 3-1-ээс гэж өөрчлөн өмчлийн ангиллыг компани эрх зүйн зохицуулалтад нийцүүлэн төрийн болон орон нутгийн өмчт компаниг үйл ажиллагааны зорилго жишээг үүргээс нь хамааруулан арилжааны эсвэл нийтийн үйлчлэгээний гэж ангилах. Ногдол ашигын бодлогыг бүхэлд нь шинжилэн найруулж, төрийн болон орон нутгийн өмчт компаниуд ногдол ашиг хуваарлахдаа аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэх, компани хөрөнгө оруулалтын хэрэгцээ, мөнгө урсгал, санхүүгийн доктортой байдал болон нийтийн үйлчлэгээний үүргийг харгалзан үзэх зохицуултыг тусгасан. Мөн арилжааны зорилготой төрийн өмчт компанийн хувьд хуваарлж болох цэвэр ашигын 30-аас доошгүй хувиар ногдол ашиг хуваарлах зарчим тогтоож, тодорхой үндсэл бүхий тохиолдолд уг хэмжээг бууруулах боломжийг бүрдүүлсэн. Харин нийтийн үйлчлэгээний чиг үүрэгтэй компанид энэхүү доод босго хамаарахгүй байхаар тусгалаа. Төлөөлөл удирдах зөвлөлийн хараат бус байдлыг бэхжүүлж, хараат бус гишүүдийн оролцоо болон нээлттэй сонгон шалгаруулалтын зохицуултыг боловсронгуй болгох. Мөн төрийн өмчт компанийн аудит хяналтын тогтолцоог шинчилж, төрийн аудит болон хүнлэнгийн аудитын зохицуултыг тодорхой болгох. Төрийн болон орон нутгийн өмчт компани энгийн хувьцаа нэмж гаргах, дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, давхар бүртгэл хийх, төрийн эзэмшлийн хувьцааг арилжих эрх зүйн үндсийг наривчлан зохицуулсан. Түүнчлэн хувьцааг нийтэд санал болгох ажиллагааг компанийн өрсөлдөх чадвар, засаглал, ил тод байдлыг сайжруулах, иргэд болон хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой уялдуулж, хувьцааны төвлөрлөөс сэргийлэх, хөрөнгө оруулагчдын ангиллыг тогтоох, стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчт компанийн хувьцааг худалдах асуудлыг улсын хурлаар шийдвэрлэхээр зохицуултыг тусгасан. Мөн ажилтнанд опцион эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг шинээр бий болгохыг орууллаа. Энэ хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх шилжилтийн хугацааг тогтоож, төлөөлөл удирдах зөвлөлийн шинжилсэн шаардлагыг төрийн болон орон нутгийн өмчт компаниуд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгалаа. Мөн орон нутгийн өмчт хуулийн этгээдийг хууль заасан шаардлагад нийцүүлэн мөн арга хэмжээг 2028 оны 1 сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэхээр тусгасан. Байнгын орооны эрхэм гишүүдээ дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.